Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Гэрүүлийн радио 104.5 84.5 сувг дээр бид бүхэнтэй хамтдаа байдаг одоо ч гэсэн байгаа сонсогч танд яг энэ цаг мөчийн мэндийг радиогийн 20 дугаар эфирээс хүргэж байна. Ингээ сэтгүүлч, сэтгэл судлаач, баясгалан хөтлөгч, гэрэл судлаач их цалман нарын өнөөдрийн одоо хөтлөн хүргэх судалгаа 71 нэвтрүүлэгтэй хамтдаа байгаараа нэвтрүүлэг маань нийгмийн асуудлуудыг одоо үнэн бодиттой эксрүүлжтэй мэдээллийг үзэх сонсогч танд хүргэдгээр утгатай, учиртай нэвтрүүлэг байгаа. Тэгээ нэвтрүүлэгтэй маань холбогдъё гэвэл 986104 гэсэн маань эфирийн утас бол нээлттэй байгаа. За тэгээд нэвтрүүлэг маань 104.5 84.5 долгион дээр одоо хүрэхээс гадна шуудаар үзэх боломжтой. Гэрбүлийн радио 104.5 гэсэн хайлтыг Facebook дээр хийх юм бол захин орчинд Facebook дээр хийх юм бол манай радиогийн пэйж гарч ирнэ. Энэхүү пэйж дээр маань хүрэх бит хоёрын шууд нэвтрүүлгийг үзээд доор нь сэтгэл хэсгээр сэтгэлээ үлдээгээрэй гэж хүсэх байна. За ингээд баясагчтай өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Судалгаа 71 нэвтрүүлэг мэдээж сэтгүүл, сэтгэл зүйч, судлаачдын оролцоотойгоор хүмүүсийг бид нэр одоо нийгмийн олон мэдээлэл донд төөрөглөөс гаргах, баталгаатай, үнэн зөв мэдээллийг өгөх, за тэгээд зөв ойлголт, зөв хандлагыг төлөвшүүлэх, мэдээж энийг дагаад амьдралын чанар харилцааг сайжруулах, бодит нөлөөг үзүүлэхээр 7 хэмжээд нэг огтлог гэсэн уриатайгаар одоо бид хүргэж байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд болохоор нөхөрлийн хямралын талаар, найз нөхөрлөлийн харилцаа яг өнөөдөр ямар байгаа талаар ярихад бэлэн болсон байна. Тэгээд эрхэм сонсогч та яг найз нөхөрлөл гэдэг дээр таны үзэл бодол, хандлага, таны амьдралын туршлага ямар байгаа вэ? Энэ талаар бас комент хэсэгт бичээрэй. 98604 5 дугаарын утсаар бас холбогдоод яриарай гэж урьж байна. За тэгээд орчин үеийн дижитал шилжилт бий болсон байгаа, хотчлт бий болсон байгаа. За тэгээд маш том нөлөөлж байгаа зүйл бол цар тахлын дараах нийгмийн өөрчлөлтүүд хүмүүсийн найз нөхдийн харилцаанд бас хүчтэй нөлөөлж байгаа гэсэн энэ мэдээлэл дээр үндэслээд олон улсын болон Монголын судалгааны үр дүнгуудыг нэгтгээд тэгвэл найз нөхрөлийн харилцааны өнөөгийн байдал за мэдээж хүний амьдралд энэ эерэг нөлөө юу, сөрөг нөлөө юу үзүүлж байгаа талаар мэдээллийг хүргэхэд бэлэн болсон байна. Тэгээд олон улсын судалгаанаас эхлэе гэж бодож байна. Олон улсын чиг хандлага тэгээд ялангуяа нөхөрлийн одоо хямрал дээр хямрал гэхээс илүү нөхөрлийн харилцаанд дээр нөлөөлөл ямар байд юм бэ гэдэг талаар олон улсын одоо судалгаа байна. Америкийн нэгдсэн улсын Perscler Research болон Gallup энэ сүүлийн одоо үеийн судалгаагаар дэлхийд даяар хүмүүсийн дотн найзын тоо цөөрсөн ганцаардал газар авах хандлагатай байна гэсэн ийм одоо дүгнэлт өгүүлбэр бол гарсан ба шүү дээ. Бас их сонирхол татагдчихэв тийм. Ер нь бол яг тэр чанартай харилцаа одоо буурсан гэдэг талаар судалгааны материал одоо байна. Гэвч судалгаа тийм байсан ч гэсэн бидний бас яг ийм өөртөө маань кейс бас нэг өөр байх бах тийм. Эргэн тойрны нөхцөл байдал маань бас өөр байх болов уу гэж бас бодож байна. За тооны хувьд одоо цөөрсөн гэдгийг бол яаж үзэж байна гэхээр 1990 онд хүмүүсийн 33% нь хэд хэдэн дотны найзтай гэж хариулж исэн бол өнөөдөр энэ үзүүлэлт 13 хүртэл хувиар буурсан байна. Буурсан байна. Яг хэд хэдэн дотны найз гэхээ болоод хэдхэн дотны найзтай гэдэг болсон ч юм уу тийм. Баясагчийн хувьд ер нь ямар байдаг вэ? За яг нөгөө залуу байхад бол ингээл найз гэж баг хүн болгоно нэлээд хідээ гээл тэгдэг байсан бол одоо яг үлдээд амьдралын нэг юм чанартай найзууд гэдэг зөвлөл дээр тэгээд яг үнэхээр биедээ хэрхэн яаж цаг гаргах вэ гэдэг маань хүртэл өөр болчтой юм билээ. За тэгээд чанарын өөрчлөлт бол гараад байгаа тэгээд сошиал медиа, Facebook, Instagram, TikTok гэл одоо маш олон зүйлүүд гарч байгаа. Эдгээр нь ингээд биднийг холбоотой байлгаж байгаа. Холбоотой байлгадаг ч гэсэн энэ нь одоо нөгөө талаасаа гүн гүнзгий харилцаа биш юм а гэдгийг өнгөц харилцаа үүсээд байна гэдгийг харуулж байгаа. Тэгээд хүмүүс захим орчинд гээд олон найзтай харагддаг боловч амьдрал дээр яг чин сэтгэлээсээ сэтгэлээ нээх хүмүүс бол маш их цөөрчээ гэдгийг бол олон улсын судалгаа баталсан байна. Тэгээд энэ Gallup гэд байгууллага бол маш олон судалгааг одоо хийдэг, эргээд ингээд олон нийтэд бас ингээд мэдээлдэг байгаад байгаа. Тэгэхээр сонсогч та одоо Facebook-ээр биш одоо Google-ээр хайгаад Gallup гэд байгууллагыг хайх юм бол олон судалгаанууд гарч ирдэг шүү. Тэгээд Монголын нөхцөл байдал тэгвэл ямар байгаа юм бэ? Манайхан яг бодитоор одоо бид хоёроос судалгааг сайхан яриад нэлээд судалсан судалгаануудыг ярих бол
манай сонсогч үзэгч та тий яг боддоор өнөөдөр найз нөхөрлийн одоо харилцаа ямар байна? Үнэхээр хямралд өртөөд байна уу гэдгийг бас хуваалцаад бичээд ороод ирээсэй гэж одоо хүсэж байна. 9986 104 5 дугаарын утсаар бас сайхан өөрсдийнхээ дуу хоолойгоор тий яриад хуваалцаасай. За тэгвэл хотчлт үе үеийн ялгаа бас манай Монголын нөхцөл байдлын судалгаанууд дээр бол гарсан байна. Тэгээд Монголын одоо социологчдын хийсэн судалгаа за хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын тайлангуудаас харах юм бол ийм онцлогуд ажиглагдаж байна. За залуу үе гэж хэлж байгаа тий. За зэнжи үеийнхэн гэж ярьдаг тий. Цахим нөхөрлөл бол үнэхээр их болчихжээ. Тэгээ Монголын өсвөр үеийнхэн болон залуусын дунд найз нөхдийн харилцаа, цахим тоглоом, сошиал группүүд рүү илүү хүчтэй ингээд төрж орж ирсэн байна тий. Энэ нь одоо ижил сонирхолтой хүмүүсийг илүү хурдан холбодог ч гэсэн бодит амьдрал дээр одоо нийгэмших, амьд харилцаа үүсгэх, өөдөөдөөсөө хараад яриад суух төр чадварыг тодорхой хэмжээгээр сулруулж байна гэж үзсэн байна. Тэгэхээр энээс үүдээд бүрэн одоо бус итгэлцлийн одоо тийм байдлууд бий болж байна тий. Одоо нийгмийн шилжилт үүсэж байна, эдийн засгийн докторгүй байдлуудаас одоо бас энэ шалтгаалж байна. Тэгэнгүүт хүнд итгэх итгэлцэл гэдэг зүйл маань буурчжээ тий. Тэгэд найз нөхдийн харилцаанд ч гэсэн энэ маань нөлөөлөд байгаа юм байна. Бид нар хин нэгэнд эсвэл ажлынхаа хамт олонд эсвэл үгдгийн тий өөр хөндлөнгийн нэгэнд итгэх итгэлцлээс гадна найз нөхдийн харилцаанд ч гэсэн энэ нөлөөлж байна гэдэг нь гарсан байна. За тэгээ монголчуудын дунд хийсэн нийгмийн үнэт зүйлсийн судалгаагаар болохоор хүмүүс найз нөхдөөс илүү зөвхөн цусан төрөл гэр бүлийнхэндээ илүү итгэх хандлага давамгаалах болжээ гэдгийг гаргасан байна. За тэгэхээр энэ судалгааны дүнгууд бас нэг зүйлийг бодуулах одоо тийм ийм агуулга бас байж штэ. Тэгээд ингээд зөвхөн таныг ярьж байгаа хооронд бодлоо л тоо. Яг одоо ер нь яг нөгөө найз нөхдийн хямрал гэхээсээ илүү яг энэ харилцаа маань нэг ийм саармаг болох, түр энэ харилцаан дээрээ бас нэг ийм анхаарахгүй болох ялцчгүй бидний насны одоо ийм мөчлөл байгаад гэдэг штэ. Ганц бие байхдаа бол найз нөхдтэйгээ чөлөөтэй уулзаж санаа оноогоо хуваалцдаг гэсэн бол гэр бүл басны дараа арай нэг ийм өөр харилцаатай. За хүүхдүүд докторчоод өөр өөртөөхөө тус тусмын одоо нөгөө нэг амьдралаа ингээ хөөгөөд эхлэхлээр бас нэг өөр одоо тий найз нөхдийн маань харилцаа тавтамж нь хэр байх вэ гэдэг ийм шалтгаалдаг штэ тий. Тэгэхээр зэрэг эндээс ингээд харагдаад өөр байх бол нөгөө талаар яг захим орчин бас яг энэ ялангуяа Монголын нөхцөлд ч гэсэн Монгол гэлтгүү дэлхийд даяар ч гэсэн бас нөлөөлж байгаа болов уу гэж бодож байна. Урд нь чинь бид нэр одоо юу гэдгийг харилцаа холбоо гэдгийг ингээл заавал очдог. Тэ заавал морьтойгоор хэр дуулгадаг ч гэдэг те эсвэл заавал одоо ингээд шуудаа холбоо явдаг ч гэдэг юм ийм байсан бол одоо бол нөгөө захин ертөнцтэй ч холбоотойгоор маш их цаг орон зай энэ зүйлсүүдийг давчилж байгаа штэ те. Тэгэл за очиод уулзалтыг захимаар хийчихэж ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ байдлууд эргээд нэг талаараа сайн талтай одоо найз нөхдийн харилцаанд байж болох ш нөгөө талаараас муу те. Яг нөгөө бичлээд гоё амьд харилцаар уулзахын давтамжууд бол бас багасж байгаа болоо гэж бас таамаглаж сууж штэ тий. За бүрэн бус сэтгэлцэл гэдгийг хүргэсэн ойлаа. Хүргэсэн. Тэгээд цаашаага харилцаа одоо муу байхын сөрөг үр дагаврыг тэгвэл хүргэе тий. За тэгвэл яагаад найз нөхдийнхээ харилцааг ийм сайнаар итэвхтэйгээр авч явах шаардлагатай юм бэ гэдгийг бас яг эндээс харах болов гэж бодож байна. Чанартай найз нөхдийн харилцаа дутагдах эсвэл одоо юу гэдэг нь тий хортой харилцаанд байх юм бол одоо хортой гэхээс илүү аюултай харилцаанд байх юм бол хүний одоо бие махбод болон сэтгэл зүйн хувьд одоо ийм дараах хор хөрөллүүд учруулж болохыг шинжилгээ ухаан баталж байна. За ангаах ухааны баримтаас харах юм бол ганцаардал болон нийгмийн тусгаардагдмал байдал нь хүний эрүүл мэндэд одоо үзүүлэх хор уршгаа өдөрт 15 ширхэг тамхи татахтай тэнцдэг гэсэн Америкийн зүрхний ассоциациас баталсан юм юу гарч тий. Ганцаардах юм бол тий үнэхээр одоо би сэтгэлээ ингээд дэлгээд одоо нин үгүй ярмаар нь штэ. Хүний амьдралд олон л зүйл тохиолдно тий. Ажил амьдрал хүмүүсийн харилцаа гэл. Тэгэнгүүт тэр үед ингээд дотроо цоочлоод түгжээд яваад ах юм уу? Эсвэл тухайн үедээ тэр хүмүүстэй ийм харилцааны асуудал үүсэх юм уу? Эсвэл тэрийгэ үнэхээр одоо чанартай гэж хэлээд байгаа нөгөө найз нөхдтөө би хуваалцах юм уу? Тэр харилцаа маань хуваалцсангууд цаашдаа тэр маань ингээд ийм бусдын дунд хил үг ховж яриа болдоггүй тий. Тэр найз минь намайг сонсож өгдөг. Эргээд тэр найз маань ингээд надад итгэдэг. Эргээд надад сайн нөлөө үзүүлдэг байх нь маш чухал байгаа дээ шүү дээ тий. Тийм зүйл байхгүйгаас болоод өөрийнхөө эрүүл мэндэд маш одоо хор уршигтай зүйл буюу ганцаардал нийгмийн тусгаарлагдмал тэр байдал үүсэнгүүт ер нь тамхи татдаггүй ч гэсэн 15 ширхэг тамхи татж байгаатай тэнцэх хэмжээний хор бидний биед бий болоод байна шүү дээ тий. Тэгэхээр бид нар найз нөхдийн харилцаа сайн байх нь байна. Итгэдэг тэр чанартай найз нөхөд байх нь байна. Тэгэхээр найз нөхөд гэдгийг одоо та юу гэж ойлгодог вэ тий? Яг найз нөхөд гэдэг бол бие биедээ итгэдэг, хүнддэгдэг,
дэмждэг, тэ баяр гунигыг нь хамтдаа хуваалцдаг тэр хүмүүсийн харилцааг хэлээд байгаа шүү дээ. Тэгээд цосон төрлийн биш тэ. Октоос өөр зан чанартай өөр хүмүүс нөгөө сошиал дээр ч гэсэн бас нэттэй зураг яваад идэг шүү дээ. Найзууд гинэ гэсэн чинь нэг ямаа тэ нэг тэмээ багчаа гэдэг шиг яг тийм өөр ялгаатай хэрнээ би биенээ яг ингэж итгэж чаддаг, хүндэлж чаддаг, дэмжиж чаддаг, тэ баяртай гунигтай үед нь хуваалцаж чаддаг, амжилтанд нь баярлаж чаддаг гэдэг ч юм уу тэ. Энэ олон хэмжээрүүдийг хэлээд байгаа шүү дээ. За тэгэнгүүт сэтгэл зүйн хямрал үүсээд байна те нөгөө ганцаардал бий болоод хуваалцах хүн байхгүй болсноос шалтгаалаад дотны найзгүй байх нь биднэрт депресс буюу сэтгэл гутралын одоо сэтгэл гутрал руу аваачд юм байна. Нэмээд төгшүүрийн эмгэг одоо тусах эрсдлийг 2 дахин нэмэгдүүлд юм байна те. Тэгээд Америкийн зүрхний ассоциац яагаад ийм судалгаа хийсэн бэ гэсэн чинь нөгөө зүрх судасны өвчлөө шалтгаалаад те. Зүрх судасны өвчлөөр хүмүүс маш их нас ордог. Тэгсэн Харвард их сургуулийн судалгаагаар нийгмийн итгэхгүй энэ харилцаа найз нөхдийн холбоо муу хүмүүс зүрхний шигдээс болон цус харвалтад өртөх магадлал 29%-аар өндөр байсан учраас энэ нь одоо ямар шалтгаантай байна вэ гэсэн чинь ганцаардаад байна те нийгмээс үргээ тусгаарлаад байна найз нөхдгөө болоод байна энээс үджээ гэдгийг баталсан байгаад байгаа те тэгээд урт наслалтад сөргөөр нөлөөлөд байна нийгмээс тусгаарлагдмал ахмад наснуудын дунд цаг бусаар нас барах эрсдэл энгийн хүмүүсээс бүр 26%-аар илүү байгаад байна те тэгэнгүүт найз нөхөд энэ холбоо харилцаа гэдэг чинь ямар чухал юм бэ гэдгийг ингээд гаргаад ирсэн ба шүү дээ. Эрүүл мэндийн хувьд, сэтгэл санааны хувьд, амьдралын чанарын хувьд ингэж батлагдчихж штэ тий. За тэгвэл одоо нөгөө найз нөхдийнхөө хитэн найзтай байсан гэдэг одоо тий үе дээрээ дахиж очиод найз нөхдийнхөө харилцааг бас тортох нь чухал байгаад байна. Бидний багт чинь болвол одоо нөгөө найз нөхөд үерхэл нөхөрлөл гэж айгүйх ярьдаг гэсэн шүү дээ. Гой нөхөрлөөр ингэж хишиж тэгээд тэр нөгөө найзынхаа харилцааг ингээд хадгалж авч үлддэг. Тэр ч утгаараа 100 төгрөгтэй явснаас 100 найзтай яв гэдэг хэл зөгч их модонд ороод ангийнхаа самбар дээр ингээд бичдэг байлээ шүү дээ. Тэгээд тэгсэн чи одоо найзаа гэсэн болгон тий надад туслахгүй гэдэг өгчөө өнөө цагт ингээд хүн болгон л найзаа гэдэг үгийг хэлдэг болчихсон. Энийний цаана үнэхээр найз маань мөн үү гэхээр биш байгаа тангууд хүн болгон худлаа гэдэг нэг юм юу явж идэг ч юм уу тий. Итгэл үл итгэл. Тий. Одоо тэр нөгөө найз гэдэг үгийг одоо далимдуулаад ашиглагдсан тий. Эсвэл одоо юу гэдэг мөхт хөргөө алдсан ч гэдэг юм нэг итгэл алдах зүйлүүд бас их болсон байгаад байна л та. Тэгэхээр зэрэг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг насан багын эсвэл оюутан ах байна тий. 10 жилийн найзууд байл тэдэнтэйгээ гоё холбоогоо сэргээгээрээ бас тэгээд тэр муухай зүйлийг бас битгий хийгээсэ тий. Тэгээд тэр гоё гэр бүлийн найзууд ч гэдэг юм уу найз нөхдийн харилцааг бас гоё авч явдаг хүмүүс бас байдаг шүү. За байдаг. Найз байж чаддгүй шалтгаан гэсэн одоо юм хэсэг байна л да. Тийм байна. Нэг сонсогчийнхаа комментиг хоёлаа хүргээ тий. За ямар коммент? Ингэсэн байна Наран гэрэл сөрөнхөө. За бараг л үнэндээ уулзаж тулаад амьд харилцаа ховорцсондоо бүхэл юм онлайн цахим болчиход байгаа даа гэж байна. Яг энэ дижитал шилжилт буюу тий цахим харилцаа бол найзын жинхэнэ харилцаанд бол үнэхээр их нөлөөлөд байгаа шүү. За тэгвэл найз нөхдийн одоо сайн харилцаатай байх эерэг үр дүнгууд тий амьдралд ирдэг сайхан зүйлс юу вэ вэ? Сайхан зүйлс. За ер нь бол яг нөгөө найз нөхдийн харилцаа болвол тий хүн төрлөختөн болвол нийгмийн амьтан боловч амьдрал дээрээ бусадтай дотносож доктортой нөхөрлөл үүсгэж одоо тий ялангуяа одоо шаналж явдаг хүмүүс болвол яг энэ харилцаа үүсгэж явдгөө зүйлсүүд болвол бас их байдаг болов. За тэгээ зүгээр нэг одоо ийм зожиг зан ганцаардл гэхээсээ илүү сэтгэл зүйн гүн гүнзгий шалтгаан хүүхэд насны дурсамж эсвэл нийгмийн хөөрчлөлттэй холбоотой байх боломжтой тий найзлаж нөхөрлөж чаддгүй одоо яг энэ нөгөө найз нөхөрлөлийн холбоог тогтоож чаддгүй шалтгаанууд нь сэтгэл зүйн болон бусад хүчин зүйлээр одоо ангилж үзэх юм бол сэтгэл зүйн шалтгаан байж болно нэгдүгээр. За нөхөрлөж чадахгүй байх одоо суур шалтгаанууд дийлэнх нь хүний дотоод сэтгэл зүйн хамгаалтын механизмтай холбоотой. Яг үнэ. Тэ? Одоо юу гэдгийг тухайлбал яг ийм төрлийн хүмүүстэй нийлжүүл ингээд үзчихин ингэчүүл ингээд хит хашир хит их өөрийгөө юм хамгаалдаг байдалтай бас холбоотой байж болох юм. Холбоотой. Тийм. За зүгтгч буюу төгшүүртэй. За энэ болохоор яг хөхөр хүүхэд насндаа эцэг их хасран хамгаалагчтай үүссэн харилцаа хүний одоо тийм насан туршаа хойно ялангуяа найз нөхдөд харилцааны загвар болох юм бишээ те. Ялангуяа эн чинь зөвхөн найз нөхд гэлтггүй бие хүн болоод нийгэмд харилцаанд ч гэсэн бас нөлөөлдөг ш те. Гэр бүлтэйгээ харилцаанд яг 100% яг таг байдаггүй ч гэсэн тодорхой юм хэмжээг бас бүрдүүлээд идэг үр хөвгтөөтэйгээ харилцаанд те. За төгшүүртэй төрлийн одоо тэр хэм маягийн харилцаанууд найзаасаа хит хамааралтай болдог, байнга одоо анхаарал
анхаарал халамж шаарддаг. Тэгээ одоо намайг хайчна гэсэн тэр айдас цаг үргэлж одоо хардах, хянах байдлаар илэрдэг учраас залхах холдох ийм байдлууд бас илэрч болно. Сэтгэл зүйн үед энэ зүйлсүүдийг бол хэлж байна. За сэтгэл зүйн үед бол АБВ гэдэг ийм 5 төрлийн зүйлийг бас дурдчихъя гэж бодож байна. За хоёрт нь юу гэхээр өнгөрсөн үеийн сэтгэл зүйн гэмтэл буюу траума. За өмнө нь хамгийн их итгэж байсан найзтай араараа тавиулсан, хууртагцсан, эсвэл сургууль дахтаа үеийнгийн дээрлэгэлд өртсөн ч юм уу тий. Энэ төрлийн хүмүүс яах вэ гэхээр дахин нөхөрлөхөөс ер нь жоохон хідэн алхмын хойно байдаг байна л та. Сэтгэл зүйд үүссэн нөгөө өвдөлт нь тэр өвдөлтөө мэдрэхгүй байхын тулд хамгаалтыг ингэж тий бий болгож байгаа тий. За өөрийгөө голох буюу одоо ичхүртэй тэр мэдрэмжтэй бас холбоотой гэж болох нь. За би сонирхолгүй, би намхан эсвэл одоо ямар нэгэн байдлаар өөрийнхөө нөгөө дутууг ингээ харчихсан тий. Тэгээ тэрнээсээ болоод хүмүүс настай найзлахгүй гэсэн ийм дутуу одоо ийм үнэлгээтэй. Өөрийнхөө дутуу үнэлгээнээс болоод найз нөхдөд харилцаан дээр ч гэсэн одоо магадгүй найзтай бүр байлаа гэж бодоход нөгөөдг нь жоохон таарамжгүй тий анхааралгүй ингээ хандсан тохиолдол. За энэ угаасаа миний тэртнээс л болж байна. Миний нөгөө сул талаа боддог тий. За би нэг тийм гоё царайтай биш учраас, би нэр хүндтэй биш учраас настай найзлахыг хүсэхгүй ах шиг байна ч гэдэг юм. Энэ таамгуудаар ханддаг тий. За нийгмийн төгшөр хүмүүсийн дунд орохороо сандардаг, гарнж жирдэг. Юу илж ярихаа мэддэггүй гацдаг зэрэг одоо тийм одоо онцгой эмгэггүй бас байх боломжтой тий. Энэ үед нь бусдын шүүмжлэл, буруу үнэлгээгээс өгтлээж явах ер нь бол айдаг тий. За тэгээд энэ гих мэтчлээ энэ зүйлсүүд бас нөлөөлдөг байх нэ. За тэгвэл дараагийн хоёрын та хүргэе. За дэгийг нь хүргэж. За тэгээ. Ер нь бол одоо юу гэдгийг те хүмүүсийн хувьд маш их юм өндөр шалгуурыг өөртөө тавьдаг шүү дээ тий. Тэрэн шиг эргээд бас ингээд найз нөхдөд ч гэсэн маш өндөр шалгуур тавих гаддаг. Тэгэл найз маань жоохон алдаа гаргачих юм бол эсвэл миний санаанд одоо бүр нийцэхгүй байх юм бол тий энэ ч одоо сайн найз болж чадахгүй юм байна да гэдэг ч юм уу тий. Шууд ингээд найзынхаа жигсаалтаас хасчдаг. Гэтэл амьдрал дээр тий төгс хүн байх ямар ч боломжгүй. Тийм шүү. Тийм учраас тий ер нь бол ингээд ийм хитрхи их зүйлийг хүнээс чаарддаг, шахдаг ийм төгс байх гэж хичээдэг хүмүүс бол үргэлж одоо ганцаараа амьдралд үтэх гээд байдаг. Тэгээд нөгөө найзуудтай болж чаддагвэ гэж ярьдаг тий. Тэгэхээр чи ч алдаатай, би ч алдаатай, хүн болгон өөр гэдэг зүйлийг олж харж чадах юм бол тий. Тэгээд тэр өөр нөхцөл байдлаар нь хайрлаж хүндэлж чадах юм бол одоо найзууд болж чадна гэсэн үг. За тэгээд өөр бас юм нийгмийн, хувь хүний одоо гадаад нөхцөл байдлаас шалтгаалж байгаа бас юм шалтгаанууд байгаад байна тий. Найз нөхөр байж чадахгүй. Ер нь бол найзтай байж чадахгүй байгаа одоо энэ сэдвийн дор зөвхөн нэгийг сэтгэл зүйг нь ярьлаа шүү дээ тий. За одоо тэгвэл хоёрт нь буюу нийгмийн хувь хүний одоо гадаад хүчин зүйл бусад хүчин зүйлсүүд байна шүү дээ тий. Сэтгэл зүйгээс гадна бидний амьдралын хэм маяг, орчин, ур чадварын дутагдал бас яг энэ нөхөрлөлд бол нөлөөлдөг байх нэ. За үүний эхэнд нь юу орох вэ гэхээр нийгмийн харилцааны ур чадвар дутагдж байгаатай холбоотой байж болно тий. Бусдыг сонсож чаддгүй, магадгүй сураагүй, зөвхөн өөрийнхөө тухай ярьдаг эсвэл хүний одоо хувийн орон цайг одоо хорон зайг мэдэрдэггүй, харилцан яриаг хэрхэн сонирхолтой авч явах, хизээ насууж, хизээ одоо нэг мэдрэмжтэй байдал дутагдаад байдаг тий. Тэгээд одоо нөгөө сонсгоос илүү ярих нь дамгаалсан. Тэгээд тэгэхээр зэрэг тэрнтэй уулзахаар өөрийгөө л ярьж байдیں۔ Тэг яг ингээд нэг тохиолдод анзаардаг штэ. Өнгөрсөн шин сайхан амарчна гэд яг сайн амарч чадахгүй хүүхэд маань өвдөөл гингүүд тийштэй манай хүүхэд ч яг ингэдэг байхгүй гэл өөрөө хүүхдийг яриа явцдаг ч юм уу тий. Тийм төрлийн бас одоо нэг харилцааны онцлогтой хүмүүс бас байдаг штэ тий. Тэглээгээ тэр хүнийг одоо яг тэндэн зөнгөөр нь орхих биш. За ямар ч байсан энэ ийм онцлогтой юм байна гэдгийг анзаарч батлаад мэдсэн болвол дараагийн удаа энэ хүн намайг сонсох юугүй юм байна. Тэгвэл тэр сонсохныг нэг нь заавал олоосоо тий. Олох мэдээ тий. Энэ хүн ингэдэг гээл өөрийгөө яг одоо тэр нөхөрлийн байдал дээр хохироох биш тий. Танд бас яг юм хэрэгцээ байдаг шүү гэдгийг бас хэлмээр байна. Тийм шүү. За тэгээ судалгаа 71 нэвтрүүлэг маань 7 хэмжээд нэг огтлон урайтаагаар судалгаатай, нотлогоотой, баталгаатай мэдээж тэгээд ард нь за нэг энэ судалгааны үр дүн ингээд гарчжээ гэж орхидог биш тий. Танд ийм боломж, ийм гарц, ийм шийдэл байгаа шүү гэдгийг бас төгсгөлд нь хүргэдэг нэвтрүүлэг маань хурж байна. Тэгээ 104.5 84.5 долгионоор эрхэм сонсогчтойгоос хүлээн авч сонсоорой. 3W1045 цаг имэн гэсэн захим хуудасаар болохоор сонсогчдаа дэлхийн өнцөг булан ханаас ч гэсэн сонсох боломжтой. За тэгээ гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэй хүрж байгаа. Тэгэхээр комент хэсэгт найз нөхөрлийн үн цэнийн талаар тий
таны одоо найз нөхөрлийг бодож явдаг амьдралын одоо тэр үзэх үзлийн талаар ертөнцийг үзэх үзэл гэдэг шиг тэр талаараа за тэгээд мэдээж найз нөхөрлийн байдал хэрхэн алдагдж байгаа талаарч гэдэг юм уу та өөрийнхөө үзэл бодол санааг комент хэсэгт бичиж болно. Мэдээж 998604 5 дугаарыг утсаар өөрийнхөө амьд сайхан дуу хоолойгоор орж ирээд ярилцах боломжтой байна. За тэгэхээр юу гэдгийг өнөөгийн нийгэмд болохоор дижитал буюу энэ сошиал харилцаа бий болчихж байна. Яагаад тэгэхээр бид нар цаг хугацааг болчих, цаг завгүй болчих гэж ярьж байгаа Энэ бол нийгмийн одоо бас нийгмээс шалтгаалж байгаа бас нэг хүчин зүйл болчиход байгаа. Хүн болгоно л амьдрахын төлөө өдөр тутамдаа гэр бүл үр хүүхэд амьдралаа авч явахын төлөө за нөгөө талдаа өөрийнхөө ажил мэргэжил карьерийг одоо өсөхийн төлөө ингээл цаг завгүй л ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Гэтэл юу найз вэ гэл бас нэг тийм шалтгаан гарч ирж магадгүй Тэгэхээр орчин үеийн яалтчгүй насан туршидчдын хамгийн том асуудал бол энэ болчиход байгаа. Өглөөнөөс орой хүртэл ажилдаа хичээлдээ амралтын өдрөөрөө гэр бүл ахуйн одоо ажлаа амжуулсаар байтал нөгөө найз нөхдөдөө гаргах цаг үлдэхгүй байна гэдэг Гэтэл нөхөрлөл маань одоо юу гэдгийг байнгын юм усалгаа, арчилгаа, тордолгоо цаг хугацааны юм хөрөнгө оруулалтыг дахиад л шаардж яадаг зүйл. Тэгээ амьдралын буюу яг хувь хүний хувьд ажил, мэргэжил, гэр бүл гэдэг зүйл орж ирж байгаатай адилхан найз нөхөрлөл гэдэг зүйл ч гэсэн нэг игнэнд буюу ингээд ийм байр суурийг эзэлж явж явах хэрэгтэй гэдгээ мартчих гад байдаг Тэгвэл энийг бид нэр орхиж болохгүй. Цаг завыг тодорхой хэмжээнд гаргах хэрэгтэй гэдгийг л одоо өнөөдрийн одоо бас нэг арга зам гаргалгаа байж болох юм. За дараагийнх нь болохоор одоо хүмүүс яалтчгүй одоо утас, сошиал одоо бүхэл одоо ийм цахим орчны ийм донтолтод орчод байгаа. Тэгэхээр нөгөө амьд харилцаа хүнтэй ярьчи, холбогдчихи, нөхөрлөчи, найзлчи гэхээс илүү нөгөө л нэг сошиал медиад хамаг цагаа өнгөрүүлээд байгаатай бас найз нөхөрлийн харилцаа холбоо бол яалтчгүй хамааралтай. Эрт үед одоо яг энэ сошиал хэрэглээ байхгүй үед бол тэгэл оройны хоолоо хийгээл хоолоо идчихэл гараал гудамжаараа байраараа тоглолтгол байсан шүү дээ тийм шүү дээ. Тэнд бол жинхэнэ нөхөрлөл жинхэнэ амьд харилцаа аав ээж нар нь нэгнийдээ цуглаад ярьдаг, хөөрдөг, оройн тоглодог, хүүхдүүд нь тоглодог нөхөрлөдгөл байсан шүү дээ. Тийм шүү дээ. За тэгэл нөгөө бүр дээхэн үеийн бас амьдралын нөгөө нөхөрлөл юг харах юм бол чулуугаар айл гэр болоо нэг нь малтаа яваал, нэг нь гэр орныхоо ажлыг үсгээл тэндээс яг ингээд харах юм бол гэр бүлийн боловсролыг ч гэсэн нөхөрлөөр дамжуулаад тэгээд олж авдаг байсан. Жогоос огтой ирээл тэр үед нь яаж ихнэр нь халамжлах уу гэж хөрхөн харснараа ингээл тоглоод ингэдэг гэсэн шүү дээ За тэгэл бидний үед чинь чулуугаар байлтаад яаж тэмцэх үү гэдгийг бас л тэгэл үзүүлээд гих мэтчлээ ингээд нэрэ таныг орчин нөхцөлийг ярьсан чинь бас гоё зүйлсүүд санаанд орж шүү. За хамгийн одоо сүүлчин насжилтын үе шат гэдгийг хэлээд яагаад ингээд нөхөрлөлийг бас ингээд үүсгэж чаддгүй сэтгэл зүйн болон нийгмийн ингээд хоёр сэдвийг яриад байгаа шүү дээ За нас ахих тусам хүмүүс шинээр найстай болох нь хэцүү болдог. За тэгээд хүүхэд байхдаа зүгээр л нэг тоглоом хуваалцаад дайз болдог байсан бол насанд хүрсэн хойноо үнэт зүйл, үзэл бодол, нийгмийн статус зэрэг олон зүйлийг харж байгаа найзалдаг энэ шүүтэр улам нарийн болдогтой бас яг холбоотой гэсэн ийм судалгааны дүгнэлт байгаа. Тэгээ ингээ харахаар чинь ижил мэрэгчлийн хэрнээ ингээд хэрвээ яг тэр танилцах орчинд бүртээгүй бол энэ нэг ийм хүн ингээ яриад идэг, нэг ийм байдаг гэдэг нэг ийм ойлголтоор гэтэл яг ингээд цагт тулаад, нүүр тулаад ингээ уулзах юм бол айгүй сайхан ингээд яарч хөөрч, найзалж болохоор тэгэхээр зэрэг ингээд бид нар нөгөө нас явах хэрээр л туршлага суугаад ингэж байгаа маань бидний харилцааг улам хаалттай, улам хатуу бити болгоосэ. Тэг ингээд өчигдөр хүүгээ ингээд бас тоглоулахдаа анзаар явж байгаа байхгүй. Нэг охинтой ямар хөөрхөн тоглоо гэл тэгээ гол нь нөгөө анзаарсан инээд төрсэн зүйл нь юу гэхээр яг өөрийнхөө үеийнгийн нэг охинтой хоёлаа дүүжин дээр тоглоё гингүүтээ өөрөө сууцсан нөгөө охин нэгээ айн хүч гаргаа савлуурдаж өөрөө тэрэндээ ингэж жаргад байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө болзоонд явъя гингүүтээ чарган дээр өөрөө суучаа нөгөө охиноороо төрүүлээд идэг нөгөө олны тань шиг санагдаад тэгээ зүгээр тэрийг харахтаа гэж бодсохээр ямар ч шинзүүргүйгээр ямар ч нэг юм хаалтгүйгээр хоёлаа тоглохгүй найзаа тгийн найзаа гэж шулт айцалчих тэгээ энэ бол яг баг залуу гинэн наснд байсан ч гэсэн одоо ч гэсэн та яг энэ найзлах хүнтэй танилцах ийм дуршилтай ийм нээлттэй зан чанартай байхын нэргээд бидний эрүүл мэндэд бас ингэж нөлөөлдөг шүү гэдгийг өнөөдрийн судалгаа 71 нэвтрүүлгийн маань судалгааны дүгнэлтүүдээс харуулж байна. За харилцаа мэдээж найз нөхдийн харилцаа мэдээж үнэхээр эрүүл зөв сайн байж чадах юм бол бас эргээд бидний сэтгэл зүй олон талаар гээд маш сайн байдаг. Бид нар одоо юу гэдгийг баярлах, гуниглах үед маань дэргэд маань байдаг. Үнэнч найз нөхдөдтэй байх нь
бидрийг илүү аз жаргалтай, илүү амжилттай болгодог гэдгийг бол маш сайн мэддэг штэ. Тэгэнгүүт энэ маань бидний сэтгэл зүйн дархлаа болон тий стрессийг бууруулахад бүр өстой үнэхээр одоо сайн одоо эрэг үр дүнг авчирдаг байх юм байна. За найзтайгаа ярилцах үед хүний биед нэг юм итгэлцэл за тэгээ хайрын даавар болсон окситоцин гэдэг даавар ялгараад стрессийн даавар гэж яригддаг кортизолын хэмжээ огцон буурчдаг гэж байгаа. Тэгээ энэ нь болохоор амьдралын хүнд цохилтыг бидний үгдгийн те ажралгүй давах тэр хүчийг өгдөгөө гэсэн үг. Тэгэхээр ингээл үнэнхээр хэцүү үед тэгээд найзууд чинь дотроо юм төрөл байдаг штэ те цаамаа тэгдэгөө. Яг ингээл нөгөө гой хуваалцаж үзэл бодлоо илэрхийлдэг найз те дэмждэг найз гэдэг ч юм уу. Зүгээр дэлгүүрсдэг найз. Тийм дэлгүүр эсвэл сонсож өгдөг найз гэх те. Эсвэл хамтдаа хөгжилддэг найз гэх. Эсвэл хүм болдог найз. Хот боддог найзууд гэдэг ч юм уу те байгаад идэг. Тэгэхээр эднэр маань бидний магадгүй амьдралын тэр хүнд асуудлуудыг цохилтуудыг давхад ажралгүй давах тэр хүч маань болдог байх нэ. За тэгээд урт наслалт түрүүнд бол найзгүй бол урт наслалт байхгүй гэж байгаа бол урт наслалт дахиад нөгөө Харвардын 85 жилийн судалгааг л ярих гэдэг л та. Хүний амьдралын хамгийн одоо урт хугацааны судалгаа гэж ярьдаг штэ тий. Аз жаргалын нууцыг нөгөө задлсан судалгаа байгаад идэг. Энэн дээр тэгсэн чинь биднийг одоо нөгөө нэг аз жаргалтай эрүүл байлгадаг цорын ганц зүйл бол мөнгө алдар нэр биш тий. Харин халуун дулаан харилцаа, сайн гэр бүл, хань ижил, сайн найз нөхөд байд юм а гэдгийг бол үүгээр баталсан байдаг тий. За тэгээд мэдээж дараад нь бол хувийн хөгжил амжилтанд бол сайн найзуудын нөлөө маш их байгаад идэг. Нэг одоо юу гэдгийг нөгөө нэг сайнаар ташуурдаж өгч чаддаг найзууд байдаг шүү дээ тий. Биедээ эрүүл дадал суулгахад нь ингэж тусалдаг тий. Найзаа хамт дасгал хий. Найзаа хамтдаа энийгээ болчих. Найзаа хамтдаа сурыг хөгжий тий. Эсвэл жоохон амьдралдаа буруу сөрөг тийм зүйлүүд оруулж ирээд байх юм бол найзаа чиний эн чинь буруу байх шүү гэж хэлж чаддаг тийм шудраг найзууд бол бидний амьдралд хувийн хөгжилд маань амжилтад маань маш эргээр сайхан нөлөөлөд карьер өсгөхөд маань ингэж үнэхээр сайн дэмжлэг болж чаддаг юм байна. Тэгээд гэрэлтэн дээр л нэг жишээ ярих гад би бэлтцсэн байсан л да. Тэгээд тэр жишээг зүгээр хуваалцчихъя гэж бодож байна. Тэр ямар жишээ байсан бэ гэвэл одоо маш том одоо сошиал юм платформыг үүсгэн байгуулсан эмэгтэй нэг асуудлаас болоод яг тэр хамт олон дундаа за тэгээд нийгэмд ингээд маш ихээр хадлагдсан. Тэгээд ажилласаа халагдсан. Тэгээд халагдаад ингээд гэртээ тий хинч биш юм шиг тэгээд нийгэм даяараа тэр эмэгтэйг ингээд айгүйх адлал гэл янз бүрээр хилээл байсан. Тэгэд үнэхээр л гэртээ очиод ингээл шигтцэн, нуугдцсан гэж ярьдаг штэ тий. Тэгсэн яг тэр үед нь найзууд нь хажуунаас нь холдоогүй. Тэгээд тэр найзуудын хувьд юу хийсэн бэ гэх юм бол хоол унд хийж өгөөд, найзаа сэтгэл санаагаар дэмжиж, найзаа тий ингээд энүүгээр чиний амьдрал дуусаагүй. Чиний амьдралд цаашаа хийх олон зүйл байгаа. Чи чамд нөөц боломж маш их байгаа. Чи бол үнэхээр чадвартай эмэгтэй гэл ингээл бүр нөгөө нэг жинхэнэ юу дэмжсэн байгаа байхгүй. Улаантаг барайл дэмжинэ гэдэг штеп. Тэгээд нөгөө эмэгтэй босож чадсан. Тэгээд зөвхөн эмэгтэйчүүд хоорондоо нэг юм аюулгүй бүсийг бий болгоод хоорондоо харилцдаг, эргээд танилцдаг нэг юм том платформыг үүсгэсэн. Тэр найзуудтайгаа хамтраад. Тэгэхээр найзын харилцаа хүнийг унсан үед нь босгож чаддаг байхаа нь тий. Үнэхээр карьерийнхаа үед нь дэмжиж чаддаг байхаа нь. Ийм одоо ашиг тустай байгаад байна шүү дээ. За Алинка Эва маань зөндөө олон коммент бичжээ. Олон жил туршигдаад, шалгагдаад, тунаж үлдсэн хүмүүсийг зүрхний анд гэж ойлгоод байгаа шүү. Өдөр бүр холбогдож, уулзахгүй ч юу хийж яваа, хаана байгааг нь мэдэж байдгаа. Нүдэнд харагдахгүй хөрөнгө оруулалт чинь найзуудын сэтгэл байхаа гэж бичсэн байна. Үнэхээр тийм шүү, тийм санал нэгдэж байна. За тэгээд яг тэр туршигдаж шалгагдаж гэдэг бол үнэн тий. Тэг тэр чинь бид нар ч гэсэн өөрсдөө бас шалгагдаж туршигдаж явж байгаа найз. Зарим дээр нь тэнцгүүл явж байгаа. Тэнцгүүл явж байгаа найз шүү дээ. Өнгөрсөн гэдэг. Зарим дээр нь болоод та яаж хийж байгаад энэ хүнийхээ найдвартай нэг нь байх юм шүү гэл ингээл үзэл явж байгаа шүү дээ. Яалтчгүй амьдралын бас яг юм шалгуурууд юм да. За тэгвэл цаашаага бидний одоо нөгөө хүүхэд наснд үзэж туулсан тэр болгон эргээд нөгөө насанд хөрөнгөт найзтай байх уу байхгүй юу, сайн харилцааг хүмүүстэй үүсэхгүй юу гэдэг зүйл яригадаад байна шүү дээ тий. Тэгвэл хүүхэд насны тэр үзэж туулсан зүйл нөхөрлөлд яаж нөлөөлд юм болоо гэдгийг бас ярив. За тэгээ. Хүүхэд наснд эцэг их эсвэл тухайн хүүхдийн одоо асран хамгаалагч нь хэрхэн харилцаж байсан бэ гэдг нь бидний тархинд бусадтай харилцах сэтгэл зүйн одоо зураглал болж үлдэх юм боломжтой. За тэгээд Английн сэтгэл судлаач Джон Боулбиний үндэслсэн энэхүү онолоор хүүхэд насндаа бүрлдсэн
болон харилцааны загвар нь насан турш хонь найз нөхдөдөө хэрхэн сонгох, тэдэнд хэр зэрэг итгэх, зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэхэд нөлөөлдөхөө гэсэн юм сонирхолтой бас юм зүйлсүүдийг хийсэн байна. За тэгээ энэ дээрээ болохоор зэрэг 4 зүйл юм шиг байна тий. За эхнийх нь юу гэж вэ гэхээр зэрэг найдвартай төрлийн энэ хүмүүс. За энэ хүмүүс яаж ихээр хүүхэд наснд нь эцэг гэхэн түүнийг өвдөх, эсвэл уйлах, эсвэл айсан тэр үед нь яг тогтмол ингээд дэрэгтэн байсан, халамжилсан, анхаарсан гэсэн үг тий. Үл ойшоогоогүй. За тэгээд эннээсээ болоод ярьсан хэрэг нөгөө аюулгүй байдлыг нь тий мэдрүүлж өгсөн. Айж исэн бол хамт байгаад битгий гэдгийг мэдрүүлж өгсөн. Ингэж өсгсөн. Ийм загварын хүмүүс нь ядг вэхээр нөхөрлөлт тий эрүүл доктортай урт хугацааны нөхөрлөлийг хэлбэрхаан үүсгэж чаддаг. Тэ өөрөөр хэлбэл сайн найз байж чаддаг. За тэгээд найзтай итгэж сэтгэлээ нээхээс айдаггүй. За тэгээд найз нь мөн өөрт нь итгийг зөвшөөрдөг. За тэгээд найз нь өөр хүмүүстэй уулзах эсвэл хэсэг хугацаанд чат бичихгүй тааг чиг алга болчих юм бол намайг хайчлаа, надад дургүй болж гэж үл итгэж ерөөсөө ийм төгшөөрийг авдаггүй. Харин өөрийн болон найзынхаа хувийн орон зайг маш сайн хүндэлдэг, зөрчилдөөн гарвал хэрүүл хийх биш, илэн далангуугаар ярилцаж шийдвэрлэж чаддаг байна. Тэгэхээр ирээдүйд хүүхдүүдээ ч гэсэн хин нэгний хувьд сайн найз нь байгаасаа гэж хүсч ивэл уйлж байгаа үед нь тий сандарж байгаа үед нь өвдсөн үед нь ямар ч үед нь анхаараа сонсоод халамжлаад би чи миний хувьд ингээд чухал шүү дээ гэдэг мэдрэмжийг ингээд мэдрүүлдэг байгаарэ. Тэгвэл үр хүүхдүүд маань ч гэсэн бас яг ийм нэгэн болж өсөх боломж бас бүрдэж байна тий. Яг үнэн. За тэгээд Далинка Ева маань гэрэлтмийн 2 сайхан минь бас л чухал байр суурьнд байдаг шүү надад гэсэн байна. Баярлалаа. Тэгээд наран гэрэл сүрэнхүү утас ухаж буудандаа шигдэх биш, ямар нэгэн дугуулсан секц клубт явж байж л өнөөгийн нийгэмд үе тэнгийн найз нөхдөд болох бах. Тэгэхээр охид бүсгүйчүү залуус маань нийгэмдээ идэвхтэй байж өөрийнхөө сонирхдаг клубээр явж чөлөөт цагаа зөв өнгөрүүлээрэ гэж хэлмээр байна. Жишээ нь бүжгийн клуб, йог, фитнес гэд одоогоор 2 клуб нэгдэж ороод тодорхой хэмжээний найзуудтай болж байгаа. Яг л үнэн. Найзууд нэг юм зарим талаараа бас адилхан болсон байдаг шүү дээ тий. Одоо юу гэдгийг зан чанарын хувьд ч гэдэг юм уу, сонирхлын хувьд ч гэдэг юм уу. Тэгэхээр яг ингээд сонирхлын клубүүдийг, сонирхлын зүйлсүүдээ олчих юм бол тэнд сонирхол нэгтэй найз болох бас боломж нэгдээд байгаагаас үнэхээр наран гэрэл сүрэнхүү маань бүр ингээд бодит жишээтэй хуваалцсанд маш их баярлалаа. Клуб гэснээс бас найз одоо тий баясаа цомоо өртөөгөө найзлыг гэж бодож байгаа хүмүүс зориулсан эмэгтэйчүүдийн уулзалт маань 6 сарын 17-нд бас 5 гаргийн өглөөний цагаар ажлаас өмнө байгаа шүү. Тэрэн дээр маань бас зориод ирэх юм бол бит хоёр нээлттэйгээр хүлээж авна шүү тий. Цөөхөн бүсгүйчүүдтэй юм харилцаа одоо ер нь цөөхөн судлаад байгаа сургалтыг хийж байгаа учраас амжаад бас цөөхөн судалт бүртгүүлээрэ гэж урьж байна. За тэгээд цаашаага одоо яг энэ найз нөхөд болоход тий хүүхэд насны ямар зүйл нөлөөлдөг талаар бид тээр ярьж байгаа. Дараагийнх нь болохоор нэг юм төвшөөртэй хэв маяг бий болчдөг тий. Хүүхэд наснд эцэг эхийнх нь халамж нь юм докторгүй. Заримдаа бүр хайртай гэдгээ илэрхийлэл үнсэж өнгөөл тий. Заримдаа тоохгүй эсвэл ингээл өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр хүүхэдтэй хандаад байдаг ээж аваадад анхааруулгыг өгөө. Хүүхэд хайрыг гуйж тэмцэж эсвэл үл хошоогдож авдаг гэсэн ойлголт бол байхгүй тий. За хэрвээ хүүхэд яг ийм байдлаар хайрыг мэдэрсэн бол насанд хүрээд нөхөрлөлд илрэх шинж тэмдгүүд нь юу вэ гэх юм бол нөхөрлөөс маш их хамааралтай болчдөг. Тэгээд найзыгаа алдахаас айдаг тий. Чи надад хайртай хിവэр юу гэж асуудаг. Тэгэл гомддог. Гомдонгуудаа тэгэл эсвэл өөр хүмүүстэй найзлангууд нь харамлдаг тий. Янз бүрийн асуудлууд үүсдэг. За онцлог зан авир нь яаж ил болдог вэ гэх юм бол одоо түрүүний хэлж байгаа тий. Өөр хүнтэй найзлах юм бол ууралдаг тий. Хамт уулзахгүй гадуур ингээл өөр хүмүүстэй явах юм бол айдаг, стрессддэг, бухимддаг, цагддаг. За тэгээ үргэлж өөрийгөө хохирогч гэж мэдэрдэг тий. Найзынхаа амьдралыг хянах гэж оролддог, үг үйллийг хянах гэж оролддог, өөр хүмүүстэй найзалж байгааг нь хянах гэж оролддог. Тэнгүүт нөгөө хүнд юу үүсдэг вэ гэхээр сэтгэл зүйн дарамт үүснэ тий. Тэгээд алстаа холддог. За тэгээ энэ бол юу гэдгийг тий маш хэцүү юм төвшүүртэй хэв маяг үүсэж байгаа учраас бид нар энийг багтан тэгвэл мэдрүүлэхгүй байх юм бол том болоод найз нөхөрлөлтөө юм ихтгэлтэй харилцааг үүсгэх боломж олдож байна тий. За дараагийнх нь болохоор
За дараагийнх нь болохоор цугтагч төрлийн одоо ийм хэм маяг өссөн хүүхэд. За хүүхэд наснд нь эцэг гэх нь сэтгэл хөдлөлийг нь үл тоодог гэсэн. Үл тоомсоролдог тий. Уйлахт нь шоолдог. Юундаа уйлаад байд юм бэ? Чи уйлаад ах зүйл биш вэ штэ гэж эсрэг одоо ийм нөгөө реакшныг үзүүлдэг байсан. За тэгээд битгий тусламж хүссэн үед нь битгий дэлцганаад ийм юм хийж чадахгүй. Одоо хүртэл ийм сураагүйч гэдэг юм уу тий. Нөгөө тусламжийг нь одоо ингээд нөгөө албаар ингээ үгүйсгдэг ийм төрлийн үйлдэлүүдийг бид нараас гаргадаг шүү. За тэгээд өөрөө хийх мэтчлэн одоо тий ийм байдлыг үзүүлдэг. За хэрэв хүүхэд би амьд үлдэхийг хүсвэл хинт ч найдахгүй зөвхөн өөртөө найдах хэрэгтэй гэсэн ийм дүгнэлтийг эцэстээ хийдэг. За тэгэхээр ийм төрлийн одоо уур амьсгал төссөн хүүхэд маань маш олон танилтай нийтж байж болохч хэнийг нь сэтгэл рүүгээ гүн нэвтрүүлэхгүй. За надад дотны найз хэрэггүй би ганцаараа байхдаа хамгийн хүчрэх гэсэн ийм баг зүүж амьдэрдэг. Гэтэл цаана ингээд туслах өөртөө ингээд туслахын нэг хэрэгтэй байсаар зүүн хэрэгтэй хүнийг суулгадаггүй те. Тэр суудал тэр хүнийг суулгадаггүй тэрийг ингээд харанхуй чигээр нь байлгадаг. За ямар онцлог одоо ийм зан авирыг гаргадаг вэ гэвэл харилцаа хийх гүнзгийрч найз сэтгэлээ нээж эхлэх эсвэл өөрөөс нь сэтгэл зүйн дэмжлэг хүсэх үед тухгүй тэр байдлыг мэдэрдэг, цугтдаг. Найзаагаа өөрөөсөө түлхэхийн тулд зориуд өөсөө хайдаг, дуудлагыг нь авдаггүй зэрэг үйлдэлүүдийг гаргадаг. Зөрчилжөөнөөс шууд цугтаж чадахгүй ч харилцаагаа зүгээр одоо тий ийм блоксон байдалтай ийм одоо хив зааврыг үзүүлдэг. Тэгэхээр энэ бас их анхааруулжтай юм байна да. Үнэхээр тийм. За дараагийнх нь бол зүхтаагч хэв маяг гэдэг байгаа тий. Энэ яагаад бий болчдөг вэ гэхээр хүүхэд наснд нь одоо хайртай хүмүүс нь өөрт нь айдас аюул гэдэг зүйлийг л мэдрүүлсэн тий. Гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл зүйн хүнд дарамт хүчирхийллийг мэдрүүлсэн. Хүүхэд хайр хүсчихсэн ч гэсэн одоо юу гэдгийг тий өөрт нь эргэтэр хайр нь өвдөлтийг өгөөдсөн учраас гэд нөхөрлөөс сухтаадаг хэв маяг гэсэн үг. За тэгэд энд болохоор юу гэдгийг тий хүмүүс найзлах гад нөхөрлөх гээд явсан ч гэсэн над руу бити ойртоо. Үгүй надаас холдоо гэдэг тийм зөрчилдөөнөөр л бий болж байдаг тий. Хичнээн ингээд дотны найзтай болохыг өөрөө дотроо хүсдэг ч гэсэн ойртож чаддгүй, ойртуулдаггүй тийм зүхтаадаг гэсэн үг. За тэгээд нөхөрлийн харилцаа бол мэдээж докторгүй. Гэл нэг найз байх гээл үзснэ чадахгүй маргааш нь найз бишүүлждэг ч юм уу тийм. Ингээд нэг юм харилцааны юм сүрэл тавиачаад идэг. За тэгэхээр одоо цаг маань нэлээд өгцөн учраас өнөөдөр тэгвэл найз нөхөрлөл гэдгийг хэрхэн бий болох талаар дараагийнхаа зүйл рүү орохоос өмнө Аленка Евагийнхаа комментиг уншия. Тийм шүү. Одоо ажил гэр гэж яваад одоо бусад үед нь уцаа мажаад гэртээ хөвтөж байгаа хүмүүс найз нөхөд хань ижилтэйгээ таарахгүй байна гэж. Тийм. Нэрээ хань ижил гэснээс маш олон хүмүүс бас ингэж идэг тий. Хань ижлээ найз болгоцсон шүү дээ гэж ярьдаг. Гэтэл хань ижил чи эсрэг хөөсийн хүн байхгүй тий. Мэдээж найз нөхөрлийн тодорхой хэмжээний хил цаг байж болно. А нөгөө талдаа ижил одоо тий хөөсийн найз нөхдөдөө байх нь асар ялгаатай байгаад идэг тий. Тэгээд тэр найз нөхдийн орон зайг бий болгох нь асар ялгаатай. Одоо хоёр эрэгтэй хүн ямар зүйл ярих вэ гэдгийг эрчүүд өөрсдөө мэдж байгаа тий. Хоёр эмэгтэй хүн ямар байдлаар сэтгэл зүйн одоо дотнослыг үүсгэж бие биедээ итгэж чаддаг вэ гэдгийг эмэгтэйчүүд л мэдж байгаа байхгүй. За тэгвэл одоо өөрийнхөө хэв маягийг өөрчлөөд одоо эрүүл нөхөрлөлийг яаж үүсгэх талаар хоёлаа товч тайлбарлаад яриад өнөөдрийнхөө судалгаа даалныг өндөрлөе. Номер 1-т та одоо насанд хүрсэн хүн байгаа. Тэгээ хүүхэд наснда ямар зүйлийг мэдж байгаа учраас өөрийгөө ажиглаарай. Найз чинь одоо тий магадгүй ингээд чатанд хариу өгөхгүй удаад ах юм бол танд ямар мэдрэмж төрж байна? Ууралж гин үү, сандарч гин үү, түгсэж гин үү, эсвэл за надад хамаагүй гэ тэр харилцааг шууд орхиж гин үү, зугатааж гин үү, тасалж гин үү тий мэдрэмжээ анзаарч сурах нь бол хамгийн ихний одоо алхам байгаад байгаа. Хоёр дахь алхам нь нээлттэй харилцааг дадлагжуулаарай. За найстай шууд уулзахын одоо тий уурлахын оронд чи намайг дуудахгүй болохоор надад жоохон хаягдсан юм шиг мэдрэмж төрөөд байна. Зүгээр эцтэй гэх мэтэр өөрийн мэдрэмжийг би форматаар илэрхийлж одоо тий нээлттэйгээр ингэж харилцдаг сурах нь бас чухал шүү. Үнэхээр чухал байгаад байдаг. Тэгээд дараагийнх нь бол мэдээж найдвартай хүмүүстэй нөхөрл гэдэг зүйл байгаа тий. Тэр нь одоо найдвартай гэдгийг юу гэж илэрхийлээд байгаа вэ гэх юм бол сэтгэл зүйн хувьд эрүүл, тогтвортой, таныг шүүдэггүй. Одоо сайн шүмжлэл бол бидрийг хурцлж өөрчилж чадна. Тэрийг бол найз ямар одоо үг тэ ямар одоо хандлага, ямар илэрхийлэмжийг хэлж байгааг бид нар бол маш сайн ялгаж таньдаг тий. Тэгэхээр таныг одоо шүүмжилдэггүй, шүүдэггүй найзтай байх нь таныг сэтгэл зүйн төвшөөрөөс айдсаас ангааж яадаг тий. Эргээд тэр зөв амьдралын хэв маяг руу шилжүүлж чадчихдаг учраас та найдвартай хүмүүсээр өөрийнх нь жинхэнэ найзыг бас бий болгоорой гэж уриалах байна.
За тэгээд найз нөхдийн амьдрал гэдэг бол бидний сэтгэл санаанд бидний амьдралын одоо түшиг тулгуур болдог. Бидний сэтгэл санааг дэмждэг гэд олон зүйлээр давуу. Тэгээд энийг хөнхөн бодох юм бол за нэг сүртэй биштэй гэж бодож болох ч гэсэн яг гүн гүнзгий ингээд сонсоод гүн гүнзгий бас ингээд судлаад харах юм бол бидний амьдрал зайлшгүй байх шаардлагатай. Тэр хэсэг бүлэг хүмүүс маань байгаа учраас өнөөдөр найзынхаа харилцаа гоё тордоорой. Найз руугаа нэг санаа тавиад залгаарай, мессеж өчээрэй, гэр бүлийн асуугаарай, ажил төрлийг нь асуугаарай. Найзыг гой урамшуулаад дэмжээрэй гэж хэлмээр байна. Гэрэлтмийн хоёр сайхан минь бас л чухал байр суурь байдаг шүү гэдгийг бол уншсан шүү дээ. За тэгээд гэрэлтэм нэвтрүүлэгтээ хэсэг хугацааны дараа ч гэсэн хамтдаа байгаарай. Бидний хувьд радиогийн маань сонсогчид, үзэгчид бас л тэр чухал яг найз нөхдөс тутгааргүй хүмүүс маань билээ. Өнөөдрийн судалгаа 71 нэвтрүүлгийг энэ түргээд өндөрлүүлж байна. Хэсгэн ором саатаад гэрэлтэм нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. Төр баяртай. Асуудлыг ойлгосон хүн шийдэлд нэг алхам ойртдог гэдэг. Өнөөдрийн бидний ярилцсан сэдэв зөвхөн мэдээлэл биш. Таны амьдралд өөрчлөлт авчрах эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Судалгаа 71 нэвтрүүлэг үнэн мэдээлэл, зөв ойлголт, бодит шийдлийг санал болгоно. Дараагийн дугаараар өөр нэг асуудлыг хамтдаа задлая. Гэр бүлийн радио 104.5, 84.5. 90 секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа. Зөвхөн 1 минут хагасын дотор та бусдын амьдралд шинэ боломжийг олгоно.